Нэг 5 кг биш 1500 тонн. Их коотаг зодол авсан сантиметр гэнэ. Шийтгэнгээс хатан болсон ахтайгаа. Бас хайтай. За манайха Сваровский музей, Сваровский зүгээр хэр байсан бэ манайха? Одоо бүгдээрээ хоол руу гарцгаа. Hoffentlich Italiana, buon appetito. Buon appetito. Buon appetito. За одоо манайха тийш явж болохгүй шүү дээ. Тэр дараад тийш очиж болдог гэсэн шүү. Тэр арга. Энд дээр гойцсон. Би бараг гараа болчихсон шүү гэж. Хэрэг уучих шүү. За манайха. Хойш. Явна тэр таа энэ тугаа гэдэг би таа бодлоо. Өөрийг болохоор эхний дөрөвс пон гэдэг. За пон гэдэг байхгүй. За тэг нь уушгүй. Өөрийг бас Premier étage. дээр хотлоо юм даа. Si vous voulez ici c'est bon. Oui, oui, non là c'est bon, juste les tables qui sont derrière. Тэргээр хэрүүл. Таад юу авсан? Ухрэмах. За манайха амжилт сайхан гоё байгаарай. За сайн байцгаана та бүхэн өнөөдөр мэндийг хүргэе. За манай лимитгүй суугийн маань нэгэн блог ороход бэлэн болоод байна. За энэ удаагийн бичлэгээр юу үзүүлэх вэ гэх юм бол за өнгөрсөн 5 сард одоо манай Euro Travel компани одоо 7 улсын 11 хотын тэгээд 12 шөнө 13 өдрийн тэм аялал болсон. Тэгээд энэ аялал дээр би өөрийнхөө хэмжээнд хэдэн бичлэгүүд хийж авсан. Тэгээд зарим зүйлүүдийг бол бичиж аваагүй байна лээ. Яагаад гэх юм бол мэдээж бодитоо үзнэ гэдэг зүйл угаасаа гоё шүү дээ. Тэгээд ерөөхдөө бол манай аялал дээр ямар шүү юмуд байдгийг, хүмүүс ямар шүү сэтгэлдээ явдгийг тий. Тиймэрхүү одоо тийм бичлэгийг та бүхэнд хүргэх гэж байна. За тэгээд юун төрөнд 5 сард явсан агч нартай бүгдээрэнд мэд хүргэе, бүгдээрээ сайн байцгааж байгаа үстэй. Тэгээд бид зугаас холбоотой байгаа л да тий. Тэгээд нэг аялал одоо энэ 12 хоногийн аялал гэх юм бол яг нэг юм хүүхдийн цуслан тий. Цуслан шиг ингээл болчихж байгаа байхгүй юу. За тэгээд миний хувьд гэх юм бол хөтчөөр явсан. Тэгээд ерөөхдөө бүх юмыг ингээд хүмүүсээ хариуцаад тий. Ингээд зааж зөвлөхөн дээрээ зөвлөн. Тэгээд ер нь тэгэл хүмүүсээ айлах, тав тухтай байлгах талыг одоо хариуцж ажилласан. За одоо тун утгаараа 6 сараас дахиад дараагийн аялал маань баруун Европ аялал маань яг адилхан маршрутаараас явах гэж байна. За тэгээд 7 сар 8 сар гэдэг та бүхэн за тэр талаар та бүхэн мэдээж пэйж юм уу эсвэл вебсайтууд руу нөрөө харж олно. За тэгээд олон зүйл дуршлаггүй бүгдээрээ бичлэгтээ орцгоё. За тэгэхээр аялалыг яаж эхэлдэг вэ гэх юм бол юун түрүүнд одоо шууд нислэгээр одоо Монголоос ирж байгаа аялагчид маань Франкфурт Германы одоо онгоцны буудлын дээр шууд нислэгээр ирдэг байгаа. Тэгээд гол нь бас нэг Монголоос ирж байгаа хүмүүс байна, бас Европоос аль нэг орноос ирж байгаа хүмүүс байна. Тэр хүмүүсийг бас ингэж нэгтгэх тийм ажлуудыг бас хийдэг. За би яг одоо Монголоос ирж байгаа аялагчид гол нэг юу явуулж байна. Монголоос ирж байгаа нислэг нэг цагаар зурсан учраас яг гой цаг хож боломж олдлоо. Тэгээд Монголоос ирж байгаа аялагчийг тусч аваад дараа нь Монголоос ирж байгаа аялагчтайгаа тусч аваад тэгээд хэд аялагчтай цуглуулаад бидний аялал. Одоо ингээд за би яг одоо терминал 1 дээр ирсэн байна. За Унгараас ирж байгаа аялагчийгаа тосхоор ирсэн байна. Онгоцноо сая газарцсан. Хичиг тосоод хамтдаа бит хоёр терминал 2 руу яваад Монголоос ирж байгаа аялагчтайгаа тосч аваад за сайн байна. Сайн төр өөчмөнд хавсан юм байна. Үгүй. Хайр өвчлэг гэдэг. За сайн байцгаана уу? Сайн явж ирсэн та. Сайн явж ирлээ. Сайн байна уу? Сайн байна. Сайн явж ирсэн. Сайн байна уу?
Сайн байна. Сайн байна. Сайн байна. Сайн байна. Сайн байна. Сайн байна. Тэ одоо ингэ гараад ирсэн. За сайн явж ирсэн. За мааха гоё ирчээр гоё явцгаа шүү бүгдээрээ. Тэгээ 2 хоног сайхан дурсвар төөрөө өнгөрөөцгөө. За бичгүүд маань өнгөд орох болно. Окей. Ребята, тихо! Орсоор лээштэй. Өдөр 15 байгаа шүү. Энд чи 18 гэсэн биш. 18 pesos. Окей. Аня 1.5 кг биш 1500 тонн. 195 кг. 1500 кг нэр чи ягаад үнэг юм шүү дээ. 100 кг байхгүй шүү дээ. Тэгэл бас байгаа шаардлагач. Энэ чигтэй. Энэ урд явдаг юм шүү. Хаана хэдэн 47 байгаа шүү дээ. 54 юу гэсэн бэ? Эвхий самтар гах юм бэ? Өрөөдөж шүү дээ. Амжилт байгааг олон өдрийн мөрөөр явж илээ. 10,000 м 54 тоо болсон дээ. Ерөнхийдөө шүү дээ. Тэрээс хамгийн зөв. За бид main tower руу гарч байна. Лифтээр 54 давхар руу гарч ирээд 3 давхар тийш. Яа. Тэдэш. За тэгээ бид нэр энэ өдрөө одоо шууд одоо Герман улсын Франкфурт хотод байрлалдаг main tower дээр бүгдээр очсон. За тэгээ өндөр дээрээс Герман улсын одоо эдийн засаг санхүүгийн тэм төв болсон. Одоо Европын тэм эдийн засаг санхүүгийн төв болсон хотыг өндөр дээрээс үзнэ. Зэ. Орина. За бид хүн яг одоо Германы Франкфурт хотын main tower гэдэг өндөр байрлал дээр байна. Эндээс хотын 360 градус харах боломжтой байдаг. За манай Euro Travel. Гоё тасгай. За аялал эхний үзүр эндээс main tower. Main tower. Euro Travel. Орооч яасан бэ? Ангин инээ. 1 2 3 и. Харин гол нь тэр л байл та. 1 2 3 и. Тэр хэлээрээ за ормооргүй байл хэлээрээ за. Тэг яаж. Бичлэгэнд ормооргүй байл. Би бол бичлэг ястаа ормоор байна. За. За main tower гэж дуусныгаа дараа яг хажууд нь байдаг Euro sculpture-ыг үздэг. За энэ болохоор яг хажууг нь нэдэг тийм учраас алхаа явчихдаг байгаа. За энэ Euro sculpture-ыг үзнэ гэдэг нь бол ерөнхийдөө дэлхийн одоо Европын улсын одоо Евроны түүхийг үзнэ гэсэн үг. За анх одоо Франкфурт хотод одоо Европын төв банк байгуулагдчихсан учраас маш их учир туттай тийм үзүр байгаа. За бид нэр Euro sculpture-ийн орж ирсэн байна. Тэжээс нийл мөнгөний Евроны энерги цугласан газар ч тэгээ да. Тэгэд хин уцаа өгөх надаа. Дурдаа. Би энэгээр бол би бичлэг хийчихье. За. За тэгээ Euro sculpture үзснийхаа дараа Euro Trail-ийн автобуснда суугаад бид бүхэн эхний өдрийнхөө оройн зоогийг барихаар одоо яг одоо явцгаахч байна. За тэгээд энэ өдөр бороо жоохон орсон. Тэгээд манайхан бол амны бэлгээрээгээд хөвтөө сур борооноороо гэл их гоё явцгаасаа. Тэгээд одоо яг одоо хоолнд орох гээд өнөр ад жаргалтайгаар автобуснда сууж байна. За сагалцоор Нэг жагаа үгүй орчих яач. тэгээд манайх одоо эхний өдрийн аяллаа оройн зоонд орж байна. За. Энд 90 тойронд бол ийм бол. За. Сагаа аялал ингээ сагаа эхэлж байна. За гоё явцгаагаараа өдөр болгон гоё хөргөөрөө, гоё дурсамжтайгээрээ. За. Cheers.
За эхний өдрийн за энэ удаагийн аяллаа ганц гоё юм нь юу байсан бэхээр энэ хүмүүсд нэг анги байгаа. Одоо яг бичлэгнээр харж байгаа одоо дөрвөн ах нэг ихч байна те. Тэгээ бүгд нэг анги. Тэгээ ангиараа ингэж гоё Европын аяллаар аялж байгаа. Энэ амар гоё санагдсан. Тэгээд би цуудахгүй ангийнхантайгаа ингээд нэг өдөр аялах бахтаа гэсэн нэг юм цагаан хатаргалт өрсөн. Тэгээд үнэхээр хөвгөлтэй гоё байсан яг энэ үед. Хоёул адилаас төгс мөнгөний авна хоёул. Яа. Боо цаа. Энэ үнийг ёо нэг юм дасаа. За сайн байна уу? Сайн байна уу? Нугаа сан. За ингээд манай өнөөдрийн энэ Евро телевиз нэмэн телевиз нэ одоо Монте Карло компани зэрэг баян найз зэдэн шиг ганц зургийнхаа ингээд компани шоумаар ингээд ёстой бэлтгэл ангаас асуух авсан. Оромайцтайгаа 9-р ангиас манай ангид орсон хантайгаа 9-р ангиас хатан болсон ахтайгаа бас хантай Иргэстрийн хэлгэр олгүй явж байна дөө. ингээд маш сайхан тоглох болж байна би. Аялал. Одоо дөнгөж өнөөдрийн эхний өдөр тийм ээ. Онгоцноос буугаад ингээд хэсгээ ингээд Франкфурт хотын жоохон газар ороо гарах гэсэн маш их дурсамжтай явж штэ. Тэр одоо энэ сайхан дурсамжийг бэлгэж өгч байгаа. Немо телевиз болон Евро телевиз компанитай хамт олондоо бид бидний үйлчилж байгаа одоо энэ Гэрлүүл. жолооч өтөж осолдог үдээр наазрал юм хамгийн сайн хэрэгсээр ёо. Аа баярлаа. За тэгээ бид нэр Франкфурт хоттой нэг хонс яваад дараа маргааш нь Германы Штутгарт хот руу явсан. За өглөө нь ирээд бид нэр Штутгарт хотод ирж яах байсан бэ гэх юм бол бид нэр Mercedes Benz-ний музейг үзэхээр ирсэн байгаа. Дэлхийн одоо автомашины түүхийг эхлэлийг одоо үзэхээр ирсэн байна. За музейд энэ шүү гэж. За явъя одоо өнөр. Дараа нэрж үзье. Музей үзсэн шүү. Явц энд дэвш за музей. За арга доошлоо зөндөө гой гой үзүр байгаа штэ. За явцгаа урагшлаа. Одоо дараагийн жиглаас ороод ирчихсэн. Ийшээ одоо арай дээр. Гэхдээ яг зам ам ч одоо юу байгаа лээ те тэр үед ч одоо бас Одоо юу нөх юм бол чи холдохгүй болов.
Ер нь тэгээд Mercedes-Benz-ний музей үзнэ гэдэг нь ерөөхдөө бол та автомашин сонирхдогч бай, сонирхдаггүй бай. Ер нь одоо бидний энэ ажил амьдралд өргөнөөр хэрэглэгдээд байгаа энэ машиныг анх хэдэн онд бүтээсэн, ямар загвараар зохион бүтээгдсэн, ер нь дэлхийн автомашины анхны түүхүүд яг ямар шатараалаар явж исэн гэдэг маш олон зүйлийг эндээс ойлгоно. За хамгийн гол нь Benz-ний музейд дангаз одоо машины музейнээс гадна одоо ингээд ханууд дээр ингээд дэлхийн одоо тэмдэглэлт өдрүүдийг та бүхэн цаана харж ивэл хан дээр ингээд зургаар ингээд тэмдэглэлт өдөр одоо дэлхийд мартагдгааргүй болсон үйл явдлуудыг ингээд ер нь ингээд тэмдэглэсэн байдаг. Тэгээ тийм учраас та дангаз машины музей үзэхээс гадна ер нь бол дэлхийн түүхийг бас ингээд эргэн санах боломжтой. За яг одоо дэлгсэн дээр харагдаж байгаа зүйл болохоор одоо рефлекс шалгадаг тийм хөрөнгө тоглоом гэх юм уу. Яг энэс дагавар. Бүтээр үзэх юм уу? Дагавар. За. Хау. Дөрөв. Завса. Аутоста. Зарисана. Харисаната. 245 маа байт юм шүү дээ. Аа. За манайхан дунд Benz-тэй юм байвал Benz-ийнхаа жижигрүүлсэн үйлбэрийг аваарэ. Оо энэ араа. Робот Benz шүү дээ. Юу. За тэгээд Штутгарт дээр Benz-ийн музей үзсэйгээ дараа бид бүхэн Мюнхен хотын зүг рүү хөдөлсөн. Мюнхен рүү хөдлөөд яг Мюнхен хотын наахан байсан чинь Bayern München багийн Allianz Arena байсан. Тэгээ манай хөтөлбөр дээр бол байгаагүй зүйл. Тэгээд урд түүжрэлтэй асуудалтай байсан учраас бид нар яг энэ Allianz Arena-ыг хажуугаар явах боломж олцсон. Тэгээд манай төмрөө ах бол одоо хүүн одоо Allianz бишээ Bayern München-ийн фэн юм билээ. Тэгээд хүүдээ зориулж зураг авахулсан. Тэгээд хүүдээ зориулж бас мерч авсан байгаа. За бид бүхэн Германы алдарт Мюнхен хотод ирсэн байгаа. Мюнхен хот бол одоо маш өвөрмөц түүх соёлтой. Тийм Германы маш тийм агуу тийм хот байгаа. За тийм Мюнхен хотын Төл Баатар ирсэн хүмүүс одоо Glockenspiel гэдэг одоо энэ харагдаж байгаа энэ цагны үзүүлбэрийг үзэхээр ирдэг. Тэгээд энд ирж та өөрөө үзвэл үнэхээр гайхалтай мэдрэмж авна. За тэгээ болоогүй бид бүх хажуугараас рекламын зураг хаалттай яваад байсан гэхгүй тийм. Бүгдээрээ гоё Eurotrail-ха тугийг бариад гоё Мянган плацын Батар го зураг авсан байна. За 1 2 3 дахиад За тэгээ хажуугаар нь дэлхийн алдарт хөлбөмбөгийн баг Bayern München багийн дэлгүүр рүү ороод гарсан. Эндээс судалгаа авалтад хийсэн байгаа. Тэгээ мэдээж харамсалтай нь Bayern München баг энэ үед яг манай Paris Saint-Germain багт хожигдсон байсан. Ер нь хотонж байгаа наастраг байсан гэх юм уу. Одлоо юу ч юм байх уу. Мэдээж Bayern München баг бол Аврал лиг 6 одоо төрүүлсэн домогт баг. Тэгээ үнэхээр гайхалтай түүхтэй баг учраас энэ багийн одоо дэлгүүр рүү орж үзэх бол үнэхээр гайхалтай байсан. Тэр бол яг үнэндээ тийм байсан шүү.
Хамаагаа яг ослоор дээр бие тавиад. За гоё. Дахиад тэгэж гаа. Гоё шүү. За. За яг одоо бид хүн Австри улсын Инсбрук хотод байрладаг Сваровскигийн музейг үзэхээр ирсэн байна. Энэ одоо маш гайхалтай тийм газар. 1 2 3 За эцгээ орцгоо. Орц одоо. Ваа. Let it go. Let it go. Délivrer. Шууд сингнэл өвлийн мэдрэмж орж ирж шít. Шууд яамаа гоё. Зунаас өвлөлттэй. Яг аргаар. За 1 2 3 За одоо эслэв бошоо яваад тавьж гараа. Тас сэтэ шүү. За 1 2 3 шидэрээ. Хой инэгэрээ нааш хараа инэгэрээ нааш хараа инэгэрээ. Хой наа хой. 어떻게 또 나왔다고요? 어떤 왜 리뷰를 갔어? Джеймс Бонд киноны зураг авсан байдаг. Магадгүй. Нэг тийм том юу биш үү штэ. Байгаад юм. За тэгээ бид хүн Сваровскийн хүмүүсийг үзэж дуусныгаа дараа шопингоо хийгээд худалдаа авалтаа хийгээд тэгээд дараагийн хот руу явах замдаа хоолндоо орцгоосон. Тэгээд бүгдээрээ хоолоо сайн идэж аваад дараагийн хот руу аялахаар бэлдсэн. Аза давай рули! Азад шиг бүгдээ. Байгальгаараа өөр мөтөлч одоо Монгол улсын соёлын төвийн ажилтан та бүхний гонхолсын маргаа өгсөн. Ичнээ танигдсан тий? Ичнээ танигдсан. Одоо маш олон хэлтэй нэг юм сайн байж байгаа. Маргаа өгсөн ямар аюул нэг шиг. Оройгоо ярих. За манайхаа бонжурно, италиано. Buongiorno! Buongiorno! Kumraha. Живж өгч гинэ. Живж өгч гинэ. Юу гэж вэ? За тэгээ бид бүхэн дараагийн явах хот бол Итали улсын Венец хот байсан. Венец хот руу Австри улсаас бид бүхэн явсан замдаа дуулж, хуурдаж, жаахан ууж нарийж явсан.
나머지 없어 사흘지 없어 미니예지 어디서 가리 갔어 미니예지 이게 바다 조들 힘자 조성 호와자 손흔이 히팅 안domile 앞시 орчдон жаргал хуваца амьдрын автан нөхөд минь дөрөв баяр сайхан найзлаа. Би ингээд бодсон ингээд явчихсан. За яг хэсэг надад би сайхан найзлаа байгаа. Биднэртэйгээ ингээд явсан бол яваад өөр нь амар гоё юм байна гэж бодлоо. Тэгээд би өнөөдөр бас найз нартай ярьлаа. Би бүгд цаг гай байна. Хад дүү авчих юм яах юм? Бид нэр Аз руу явах. Аз руу. Азли сурч илаа тэр хэлбэл ямар Аз сурч илаа. Тэгээд ингээд өндөр дуурайж бодоод тэгээд явна ч ингээд төлөвлөгөө өнөөдөр боловсрууллаа. Тэгэхээр хоёр нэг компани ингээд ажилладаг тийм. За тэгээд бид бүхэн Итали улсын Венец хотод ирсэн. Тэгээд буудлын дээр бөөнөр орой одоо танилцах үзлэг маягийн зүйл хийсэн. Тэгээд энэ өдөр маш гоё зүйл болсон юу вэ гэх юм бол одоо манай аялж исэн Бүрнайх Жаагч хоёрын том охин нь Итали улсад оюутан. Тэгээд ээж аав дээр ирж уулзсан. Маш сэтгэл догтлол өмгчээсэн. Тэгээд ер нь бол баг бүгд үлсэн дөө. Ээж аавтайгаа уулзж байгаа бичлэг нь байна. Buongiorno. За бүгдээрээ Италийн аялал Венец хотын зүг хамтдаа хөдөлцгөө бүгдээрээ. За яг одоо бид хүн Итали улсын Венец хотын төвийг үзэхээр явах гэж байна. За та бүхэн мэдж байгаах Венец хот маань усан дээр байгуулагдсан хот гэдгээр алдартай. Тэгээд маш олон жижиг арлуудаас бүтсэн тийм гайхалтай хот байгаа. Тэгээд энэ хотыг үзэхээр бид хүн аяллаа үргэлжлүүлээ явж байна. Buongiorno. Vado. Ирцээ бүгд нь. Бага хэлээрээ ирч явахдаа 0 мод ортлоосон хэлээр ёо ямар өндөр юм бэ. Бүгд ирцээ бага бүгд. За тэгээ Венец хотын төв рүү орохын тулд усан онгоц юм уу метронд сууж явдаг. За тэгээ бид хүн усан онгоцыг сонгосон байгаа. Айгу хурдан. Тэгээ хамгийн гол маш ойрхон Венецийн ирэг дээр хамгийн ойрхон очдог учраас усан онгоцыг сонгосон. За бага гой цогцоор. Гойч одоохоо бөөнийгээ цогч.
Excuse me, sir. Sir. How to say Italian bon appetit? Buon appetito. Bon appetito. 자, 만화가. Buon appetito. Italiano pizza. Buon appetito гэнэ тэ. Buon appetito. Buon appetito. За манайха амжилт. Сайхан гоё байгаарай. Гоё мэдрээрээ. Итали Венецийн гайхамшиг мэдчихээд ирээрээ. 자, 야무른 얀지메너 야무르면 거예요. 디모 얀지. Одоо энэ хоёрыг бүр хатаас хэлбэл хайж байгаагаар тийм. За их Италийн Венец хотын төвийг үзсныхаа дараа бид бүхэн хоолнд орохоор ирсэн, ресторанд ирсэн. За тэгээд энэ өдөр за үлцэн яахын одоо бид бүхний хэл цааш харагдав. Марго ахын одоо төрс өдөр нь болсон. Чи 10 хүн шүү. Италиа. Чи 10 сар мөрөлтэй. Ракомо. 아까도 시체 웃더래. 막지게 들수들 없지만 먹는 생각. 나왔다. 속아서 나 자. 소리마다 거버 스카다가 오지. 그러면 그냥 이때 같이. 소가시 배워 줬는데 진짜. Синга, ер нь оюуна бас жоо хөрг юм авчаа шопинг. Wow, woman shopping women. Nice. Happy. 이거 호텔 쪽에서 보험 바이로. За Венециэрөө. Венециэрөө гоё байлаа тий. Амар ёо. Buonasera. Buonasera. За Венециэрөө. За. 오늘 약간 탈출소 좀 허실소 같다. 오늘 아침 오늘 갔다 썼어. За өнөөдөр ингээд төс өдөр нь болж байгаа. Бат үлцэн яхта төс өдөр имэ түргээд Баярхуу хат хоёрын зүгээс шүү заяа. Баярхуу хат хоёрын зүгээс эхний бэлгийг өгж байгаа шүү. Just a moment. За хайлтнаас бүрж өгөх баталцаад 신을 긁고. Агсан. за хайлтнаас бүрж өгөх баталцаад зориулаад амт найзуудын гэр бүлүүдийн зүгээс найзтай Генералд энэ нөхрүүд нь бас байж гэр тийм гэр бүлийн зүгээс ингээд найзтай нас явуулсан. Өсөө өдөр юм бэл. Яваад ирчихээ. Ингээд төсөөдөр бэлэг за баярлалаа. Thank you. баярлалаа. Оортугаан тайван сайхан амьдрах болтугай. 아시아가타 도시오들 기술체 해주다 말다. Монголын өөрөө дуртай юм аваарай. 자기네 대팀 빌때 사이라비와 선수 들을 줄 байна. 일단 다 먹는데
Баярлалаа баярлалаа. За мик өгч үү? Чи найз өнөөр хэлж үү? Мик гээ. Өөр газар тухтаа суучаад хийх гэж байгаас баг. Өөр газар тухтаа сууж байгаа шүү. 안녕하세요. 자, 됐고요. За тэг. Та яа баруун ирж байгаарай. За бид бүхэн яг аяллахаа дараагийн маршрут болох Италийн Милан хотод ирсэн байна. Италийн Милан бол маш үзэсгэлэнтэй, гайхалтай хот, мөн цагуурын болон архитектурын маш гоё үзмжтэй тийм сайхан хот байгаа. Тэгээ бид бүхэн Италийн Милан хотод ирж дараагийнхаа руу үзэхээр ирсэн байна. Тэгээд цуг аялж байгаа хүмүүстэйгээ бид хоорондоо орой суугаад ч юм уу машин дотор янз бүрийн зүйл ярилцдаг байсан. Тэгээд одоо надад хамгийн их дурсамжтай үлдчихэж байгаа зүйлүүд нь ах хэстрийн ярьж байгаа зүйл нь ерөөхдөө бол айл болох залуу дээрээ айл болох эртхэн аялж юмар юм байна. Одоо хөшөрхөөрөө ч юм уу мөнгөтэй болохоор ч юм уу тэгж юм хойшлол бол дэмий байдаг юм байна. Ер нь айл болох эртхэн аялж хорон ертөнцтэй танилцмаар юм гэдгийг маш их ярьж исэн. Тэгээд ер нь үр хөвгтүүдтэй ч энэ талаараа хэлнэ гэж өөрсдөө хэлж исэн. Тэгээ ямар ч байсан гайхалтай аяллыг одоо яг хөргөжлүүлэн явж байна. Одоо аваа шүү бүрээ. Семо аваагүй муу. Семо аваагүй. Энэ юу энэ метро юм уу? Үгүй энэ бас адил. Өөрөөр энэд орж дэлгүүрүүд байгаа. Тэс ч угаасаа машин. Амар энэ зогссон шүү дээ. Тийм бас нөгөө. Сая саралж юм байлгаш одоо. За өнөөдөр бүгдээрээ Франц улсын зөв хөтлөн бүгдээрээ Монблан явна. За тэгээд аялал маань ингээд талдаа орж байна манайхаа. За баярлалаа. Орондоо баярлалаа. Өнөө би сая сонин алгаад байна. Баярлалаа. Хүмүүрээ илүү гайхаад өгмөр. Сайн гайх. Вау. Оо тийш яраа бүр вау. Болж гайхаад өгмөр. Вау. За бид бүхэн явсаар Альпийн нуруун дээр байрладаг Францын алдартай Шамоны хотод ирсэн. Шамоны хотод ирээд Европын ноён оргил болох Монблан гэдэг уул руу гарах гэж байна. Тэгээ бид бүхэн дөнгөж сайхан буудалтаа бүх юм одоо тавьчаа чек хийгээд гарч ирж байна. Бас тэр бас 100 евро шүү дээ. За өөрөө мочтод би хэр одоо хаа үзүүлээ. Өөрөө мөнгө хийх юм яах вэ? Одоо анхны гол зөвхөн хатаа шаагаад унаад. За yes. Шилээ арчаад үгүй хэлээд байгаа. Яаж яах вэ? Шилээ чтэй. Улалалала. Давай. За нэг араа энэ олимпийн нэг юунад бэлдэх газрууд нь гэсэн шүү. Энэ бөөндөө явчихж байгаа юм шүү дээшээ. Юу харагдлаа. За одоо гэрэл ард бол тийш явж болохгүй шүү дээ. Гэрэл ард бол тийш очиж болдгоо гэсэн шүү.
Тэнцэн хамгийн ордоо аваад. Йоо савсаа. Малгай шиг юм байх шүү. Мөхөөг шилсэн шүү. Доош хараа уу тэрийг юм. Йоо, үүлнэр гараад ирлээ шүү дээ. Энийг юм уундаа би газар хаарсан. Эдгийн гэрэг. Хэдэн босгоо төрний уугч таксиг гаргая өргөв. Цас ороод байна уу? Цас ороод байна уу? Але. Яа, юу вэ бурхан тэг. Яа. Юу вэ? Яа. Юу вэ? Йоо. Яа. Ой, өдрөл явраа хурдан солигдоод байна ой. Би таартыг хэлээд явах тусаа та нарын өмнөх зургууд голгодно гэж. Зааш, нэг цас бацаарай. Ичээ гой цас байна. Энд дээр хараа. Энд дээр гой цас байна. Яг мастер. За бичлэг хийж байна. За. Би бараг гараа гоч юм шүү энэ. Хэрэг ууч юм шүү. За манайха. Ой шүү. Зөөр. Бичлэг хийж яваа. Лайс. Одоо дотор халаасаа дулаах. Одоо дулаач. Одоо дулаач шүү манайха. Энэ юу юм бэ? Яах гэдэг. Ягар мастер гэдэг канал тавьчихсан харж байна уу? Гэхдээ заахан байна гэж байна. Огшоод байна. Бид чи угаасаа байгалийн амтд ч тийм үстэй манайха. Бид нар байгалаа хараад энэ цагаан байгалыг харж биширж байгаа байхгүй юу? Ингээд дуусч байгаа. Одоо 20 секунд дараа жорлон 0 мөл террас мөрас. Энэ араа ресторан ийшээ гэж байгааз. Үгүй энэ ресторан надад орч юм байна. Наа зүл. Дээр. Аль чалгаар хамаагүй дэшээ гарна. Болно. Excusez-moi. Асаа бид нар одоо доор сүвнэр дээр байна. Одоо очлоо. За манайха Монблоны өрөө дээр Али Сонте гэдэг гоо Францаар эрүүлэг хэллээ гэсэн үг. Сонте. Үүлнээр гарч алхаж байгаа ирж байгаа юм уу те? Нэг бол өвөл очив. Нэг бол 190 дээрээс иргэн авч байгаа. Нэг бол даралт гэсэн, нэг бол даралт багсаад. Тэр өндөр ууланд яаж тийм байж мэж. Хүн бариагүй. Бурхан барьсан баха. Эсвэл харийг ямарсан Франц шууд яагаад юм чи? Сая би гарт нэг тааснаа гэдэг таа. Очоод дайм цэрвдэж шүү. Шууд хуулаа идэв шүү. Гурлан нэр яаж идэв? Финишлэр гэдэг шүү. Илтгэхэд байгаа учраас та. Чи зүгээр зурц гол авцгаа.
Сөвгийн 3 билээ. Сүүгийн 3 билээ. Хөөшрийн 3. Заавал энийг өстө багцлах юм байна. Мэдээж аяллаа зардалд хоолны төлбөр мэдээж багцсан байдаг. Гэхдээ энд нэг өдөр чөлөөт өдөр байдаг. Тэгээд тийм чөлөөт өдөр нь бүгдээрээ дуртай хоолоо хийж иддэг. Тэгээд бид бүхэн хоорондоо ярилцаад цөөвөн хуушур хийж дийгээд дэлгүүрээс одоо хүнс материал аваад хоолоо хийж идэж байна. Манай бүсгүйчүүд хоол хийж гэн, гарийнхаа хоол хийж гэн гэсэн. За танц олмод энэ болчихсон. Бүгдээрээ бэл Гол яа 4000 тага зүрх хавлаа. Зүрхээ тамшруулах баялаг сууч байна. Аяллаа танцтайгаа сайхан аяллаа зугаалаад. ялж гэнэ үү? Хангаад хэрэгтэй бас болохгүй Амар мэдэрч шүү. Амар мэдээ. Хүн хин их юм бэ? ирчүүд л энэ дээр. Ирчүүдийн хин их юм бэ? Гардж байгаа нөө. За би гардч хамаагүй. Гартоохны авах бэ? Задлах яах вэ? Хүмүүс нөгөө Чөөдө данс тооцоогоод усчвал танад нэгдэх гээд байна л да. Шамони. Энэ үнээр гоё гайхалтай байна. Амар гоё. Сэлгэгч яасаа. Доороос За ингэ бүгдээс сонсороо. Яа мөнгө олж ирээд яах юм уу? Охон баяр шүү. За сайхан байна. Өглөө сайхан байна шүү. Good morning. Парист очингуудаа усан онгоцоор Парисаа аялаад тойроод усан онгоцоор тойроод оройн Эйфелийн цамхаг ороод цамхаг дээр гарчаад тэгээ буудлын руу явна. Тэгээ маргааш өглөөнөөс ирээд Луурын музейрээ шууд өглөөнөөс яваад яг энэ шигээ ингэж яваад тэгээ дараа нь Ялтын хаалга ороод тэгээд Ялтын хаалга орчоод тэнцээд чи яг уусаа Шонс-Элизегээд дуутай нэг аюу гоё худалдааны том гудам Эльвигийн гоё яг жихэн том дэлгүүр мэлгүүр эдэн байгаа байхгүй. Одоо бид нөр 6 хоног үлдсэн. За тэгээ Швейцар улс руу бүгд хамтдаа гоё явцгаая. Багш дуус гарахаа байж тээ дээрээс. Дуус гарахаа байж тээ дээрээ. Угстай амар. Гэтсэн. Ирчлээ шүү дээ. Та чи нэг домогт бол нэг подолктой боосон хүмүүс байдаг баха. Та домог дээр гарахдаа подолктой бууж ирсэн тий. Анти. Яа. Одоо энэ оройд өгч. Суучтын зогссон дээр гэж авч чадахгүй. Анаа евро тэрэг баа тугаа гэдэг би дараа. За бид бүхэн Франц улсын Шамони хотоос хөдлөн Швейцар улс руу явсан. Швейцар улсын мөн бас уул руу гарсан. Гласиа 3000 гэдэг газар руу гарсан. Бас одоо 3000 метрийн өндөр дээр гардаг. Маш гайхалтай үзэсгэлэнтэй тийм байгаль руу гарсан. Тэгээ мэдээж та бүхний мэдж байгаачлан Швейцар улсаас үнэхээр бас гайхалтай байгальтай. Тэгээд энэ байгалаас яг гоё энэ хориг хിവэр нь бас ингэж байлгаад бас хажуугаар нь дэд бүтц зохион байгуулалт маш сайн хийгдсэн. Тэгээд гайхалтай улс аа. Тэгээд дэлхийд дахна бол маш баян улс, маш одоо олон түүхийн тийм гэрч болсон тийм газар. За тэгээ бид хүн зүрээ үзэж дуусчаад Швейцар улсын Лузан хотод ирсэн. За энэхүү бид бүхний одоо хоол идэж байгаа ресторан бол одоо Монгол эзэнтэй ГГ-гээд одоо тийм ресторан байгаа. Тэгээд эзэн Монгол. Тэгээд ер нь бол Япон тийм ресторан. Тэгээд бид бүхэн энд ирж хоолоо идсэн байгаа. Бидгүй шаа.
За тэгээ бид хүн хоолоо идэж дуусчаад Швейцар улсын Женев хотын зөв хөдөлсөн. Женев хотод ирээд бид хүн зайлшгүй үзэх ёстой зүйлс гэх юм бол одоо усан ориглуур байна, цэцгэн цаг байна. ЮНЕСКОгийн байр, ЮНЕСКОгийн байр нь яг урд байдаг болохоор Broken Chair гэж санал байгаа. Одоо энэ болохоор маш их түүхтэй. Тэгээд энэ бүхнийг үзэхээр бид хүн явж байна. Тэгээд хажуугаар нь амжуул бид хүн дэлгүүр хэснэ гэдээ үзээд байгаа. Тэгээд энэ одоо бид даадвар дэлгүүрээс ч амтсан. Одоо парк хийж байна. Ер нь юу бодогдд юм бэ? Юу бодогдд юм бэ ер нь? Ер нь үнэхээр гоё юм байна. Гайхалтай байна. Гайхалтай. Үнэхээр гай. Хүн төрөлхтний энэ агуу 1880 онд хийцэн гэдэг. Баярлалаа 89 оны 2 жил төлөв болчихж байгаа шүү дээ. Oui, sinon on a un premier étage. Тэр дээд хурлаагаа юм даа. Si vous voulez, ici c'est bon. C'est la quelqu'un ici? Oui, non, là c'est bon, juste les tables qui sont derrière. Тэргүүр төрөж. Ces tables-là c'est ok. Ici c'est bon, juste derrière. C'est bon là-bas. Oui, c'est ok. Merci. Juste celles qui sont dressées, non. Ok, merci. За, ямар авсан. Дахиад авсан, крем авсан байна. Загас авсан байна. Өөр. За, анаа тугал өөхрөө. Тий. Туглын мах. Та ихний хэсгээс нь авсан уу? Дараагийн хэсгээс. Тэгвэл биш ээ. Туглын байгаа юм уу? Биш үү? Туглын хаа дахиад авсан үү? Юу засаг хэрүүл. Та юу авсан? Үхрээ мах.
дахиад окей. За сайн болцоогоо. Ах юу сахаа гэсэн юм тий. Анаа цацаа дээр окей. I'll be mad for the rest of my life. Happy birthday to you. За миний төсөөд ордсон. Барилтаа дуудлаа. Уцаас ингэж холбоотой байна. Хаана байна? Яс яаж чи? Машин ажиллахгүй гэж байна. Хаана? Машин ажиллахгүй. Тэгээ өөр газараас авах гинэ. Машин ажиллахгүй гинэ. Өөр газараас авчих гинэ. Германы хаанаас ч авч машин унтчих. Oh, you want to go Hilton City Center near train station? That's right. За тэгээд энэ бичлэгэн дээр одоо Бэлгийн аялал муу Холландын аялал ороогүйсэн. Яагаад вэ гэх юм бол миний камерны багтаамжт үрсэн. Мөн дээрэс нь хүн болгоо яг өөртөө утсан дээр бичлэг зургууд авцгаасан. Тэгээд сүүлийн өдрүүдээр бид нь шопинг хийх байсан учраас ерөөхдөө бол нэг тийм зураг бичлэг бол сайн аваагүй лээ. Тэгээ одоо яг хүнд та бүхний харж байгаа зураг бол яг одоо Бэлэг Холландад авсан зургууд манд байна. Тэгээ бичлэг гэх юм бол харамсалтай бичлэг хийж чадаагүй юм билэ. Тэгээд энэ удаагийн аялал маань яг ийхүү өндөрлсөн юм аа. Бэсгаад болчих. За ингээд найзуудаа ил нэртэй. Евро төрүүлээс зохион байгуулсан манай аялал. Гэтэ бидний найзуудаа ил гэдгээр өөрсдөө өгсөн дөө. Тэгээд 6 гэр бүлийн хосууд явах хэрэгтэйс 2 гэр бүл нь явж явчихарг болоод тэгээд манай ах маань Instagram-аар үзлээ. Дүү маань орж ирсэн байна. Эвс нэг аяллаа нэг баг хамт олон болж явсан та бүхэндээ маш баярлалаа. Баярлалаа. За ёо тэр хамт олондоо найзтай ганцхан томш баярлалаа. За би хамгийн сайхан байсан юм гэхлээр бидний хүлээ авч тусч авсан жолооч баярхах манай орчуулагч бүхэл юмны зохион байгуулагч бүхэл юмны томдоо өнөө бүхэндээ маш баярлалаа. Би өнөө тэгэрээс уучлах гайхацсан юм дээр уучлах. Чи тэр мөн олон хүнийг чиг зангидж явах хэрэгтэй чинь. Уурах хуцах байх юм. Тэгээд яваарай. Тийм маш сайтай юм уу. Тэгээ манайхан донд бас би яг ингээд цаас хөрхи өнө болж ганцаардлаа гэж бодсон готой. Бүгдээрээ аягүй хурдан славаар уншиж хэл сурцгаасан. Өөрөө би тааж оо. Тэгээ би тааж сурцгаасан. Тэгээд та бүхэнд хэл сурсан аргогийн шимэвтэй байлаа. Тий аргогийн шив маргогийн шив бүргөө гэж. Түүг бодохгүй гэдэг байгаа тий. Гайдтай түүг бодохгүй гэдэг өөрсдөө. Гайд бодоход хүн түүг бодохгүй гэж яг явчихсан. Тэгээд аялал маань маш сайхан болболж өндөрлөө. За ингээд манай аяллаа хамт олонны зүгээс бас одоо энэ доо хүмүүсийн зүгээс найзуудынхаа зүгээс баярхай ахтай болсон. Мөн олдтоо нэг цаа хүндэтгэл үзүүл яач. Аа уусаа. Бас боцсон зураас танхаа аваад тавтаад унтагаа аваад байна тийм ээ. Баярлалаа та бүхэндээ. Ингээд манайхаа дахиж үргэлжлүүлээ. Аяллаа хотодноор усанд өөрөө дахиад зүү Европ манайхаа одоо бас юм яаж манайх одоо зүү Европ дахиад шинээр гарч байгаа. Тань тийм үү? Тэгэд нөгөө чамдаамд орсон. За ийхүү дурсамж дүүрэн 12 шөнө 13 өдрийн аялал маань ингэж дууссан. Мэдээж бичлэгэн дээр ороогүй зүйлс маш олон байгаа. Маш гоё инээдтэй дурсамжтай зүйлүүд маш олон зүйлүүд болсон. Бид нар бол маш хөвгчлөлтэй явсан. Дээрээс нь бичлэгийг янз суухдаа махстригаас жоон саналаа. Яагаад гэх юм бол бас баггүй хугацаа хамтаа өнгөрүүлсэн өдөр болон цуг байсан болоод ч тэр юм. Тэгэхээр жоохон гонигтай
байлаа шүү бичлэгийн янзлж суухдаа тэгж бодоо л гэж. За, Европ хэрэглэлийн хамт олондоо маш их баярлалаа. Европын бас 7 улс 12 хотоор аялуулсан. Аяллаа хугацаанд маш сайхан явлаа. Буцах гэсэн чинь бас хоолоос ингээд хэвгүй байгаад байна. Хүлээд яа. Тий, жолооч хөдч хоёртаа маш их баярлалаа. Баяр багтаа баярлалаа. Өнөөдөр баярлалаа. Тэгээд дараагийн аяллаа Энэ сайхан хотуудаар аялуулж бид бүгдийн бас энэ амралтын өдрүүдийг сайхан өнгөрүүлсэн их баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт. Европын хамт олондоо маш их баярлалаа. Аялал бас маш сонирхолтой байлаа. Маш олон шинэ сэтгүүлийн үзэл шаардаа та бүхний ажил амжилттай дараагийн танай компани сонгосон байгаа шүү. Баярлалаа. Маш их баяртай байна. Янаастай баярлалаа. Танай компаниар дахин үйлчлүүлж байна. Ажлын За баярлалаа. Төвчс байна. Үнэхээр гоё байна. Монгол руу буцмаар гоо дахин байн аялахаар Европ баярлалаа. За Европ төрийн хамт олондоо маш их баярлалаа. Үнэхээр гоё аялалтай юм байна. Энэ аялалд явсандаа маш их баяртай байгаа. Маш их юм гоё юм үзлээ. Хүн явж үзэж бас энэ мэдээ тайлж яг энэ сайхан мэдрэмжийг авах хэрэгтэй юм шүү. Тэгээ Европ төрийн хамт олондоо маш их баярлалаа. Үнэхээр сакс. Энэ аюу онцлог байлаа. Манай гэр бүл хандлаад 20 жилийн ойгоо тэмдэглээ. Мөн миний төсөө өдөр боллоо. Тэгээ бүх юм мартагдчихгүй сайхан байлаа. Европ төрийн хамт олондоо үнэхээр их баярлалаа. Дараагийн дахин хамрагнаа гэж шүү. Өнөөдрийн програмд амжилт хүсье. Баярлалаа. За. Үнэхээр гоё аяллаа. Энэ гоё аяллыг мэдээж Европ төрийн хамт олондоо баярлалаа. Энэ бидний Үтж жолооч хоёр байна. Үнэхээр сайн бидний гоё хайрцагт харуулсан. Мянга сонсоор нэг үзэхэд үний юм байна. За гоё гоё баярлалаа. Бичлэгийн төвшөлд ингээд хэлэхэд одоо ер нь одоо үе үеийн гэх юм уу те жил бүрийн одоо аяллаараа ингээд Европ төрөлийг сонгосон нийт аялагчдаа бүгдээр нь юун түрүүнд шийслээсээ баярлалаа гэж хэлээ. Мөн 5 сард явсан одоо манай ах гişнэр найзууд те одоо ингээл шууд тэгэл одоо ингээл насан туршдаа л ингээл үлцэн амьдрал дээр л ингээл холбоотой хүмүүс болчихж байгаа байхгүй одоо бид нар өдөр болгон ингээл групп чатан дээр юу хийж яаж нээж дараагийн аяллаа төлөвлөгөө юу байна нэ тэргээд холбоотой байдаг. Ер нь яг амар ингээд гоё юм байна. Даганц аялна гэхээс илүүтэйгээр ингээд дурсамжийг хамтдаа бүтээсэн одоо эргээд бүгдээрээ уулзах зэрэг өнгөрсөн хөгжилтэй болсон юм зүйлстэй гараад аялал гэдэг бол ер нь аюул дурсамж. Тэгээ ер нь бол энэ манай Европ Travel компани бол ер нь аялал зардаггүй дурсамж зардаг гэдгийг ер нь бол маш сайн ойлгосон. Тэгээ та бүхэн маань ямар ч сан ингээд аялсан. Тэгээ ерөөд яг үндээс сая цуг авсан хүмүүс маш санаж байна. Яагаад гэх юм бол эхний ер нь бол хэд хоног ингээд амар эвгүй байсан. Яг өдөр бол мөнөр цуг байж байгаа л 12 хоног цуг байж байгаа. Тэгэл гэртээ ирээл тэгэл ингээд 7 хоног бол аюул сонио өглөө цэрэг болгонд л ингээд нэг юм юу вэ яах вэ ч одоо дараагийн хот руу яаж явах вэ мэл аялал маань юу болж байгаа вэ гэж тиймэрхүү юм шоктой жогоос ирээд байсан. За тэгээ ямар ч сан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энэ үргэлжлэлийн мэдсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд эрхчил бүгдээрээ бас одоо яг энэ манай цуг аялсан багаараа эрхчилээс Америк руу өнөр аялье гэж яриад байна. Тэгээд энэ жил бүгдээрээ гоё сайн ажиллах хэрэгтэй байна. Тэгээд дараагийн аялалд амжилт хүсье. Тэгээд Европ Travel-ийг сонгороо та бүхэндээ баярлалаа.